Бүх амьтанд тэгш хэрэгтэй. Гэхдээ зарим амьтад бусдаас илүү тэгш хэрэгтэй. Жорж Оруэлл. Тэрбээр 1903 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэндэлжээ. Мэдлэгтээ энтгэгдэх Британий колони хойд хэсэгт орших Бихар мужийн Мотихари гэдэг хотод мэндэлсэн юм байна. Түүний эцэг эхээс өгсөн нэр нь Эрик Артур Блэр гэдэг. Цагдаагийн мэргэжилтэй 1927 оны хүртэл янз бүрийн ажил алба эрхэлж исэн ч ямар нэгэн шалтгаангүйгээр ажилласаа гараад хожимоо дэлхийд даяар нэрээ цуурайтуулах боломж олгосон өөр нэг ажилд шамдсан нь сэтгүүл зүй эссе болон уран зохиолын бүтээл бичиж төрөх байлаа. Энэ салбарт орсноор Эрнест Хемингуэй, Андре Морло зэрэг ижил санаа зорилгоор Испанид ирсэн алдартай зохиолчтой хамт ажиллах завшаанд хүнд олдсон. 1928 оноос хойш үзэж туулсан зохиолчийн ороо бусгай амьдрал, адал явдлын тухай өгүүлсэн хэсгүүд бичгтээ Блэр гэр бүлийнхээ нэр хүндийг бодолцож мөн нуу чаалгүй ил шулуухан бичгийн тулд Жорж Оруэлл хэмээх нууц нэрийг анх хэрэглэсэн. Жорж гэдэг бол Англиг хамгаалагч бурхан. Харин Оруэлл гэдэг нь зохиолчийн тунч хайртай байсан Саффолк нутгийн нэгэн голын нэр юм. Түүний амьдарч буй эдгээр он жилүүдэд дэлхийн 1-р дайн, 2-р дайн болж байгаа. Германы эсрэг дайн зарлахад Оруэлл сайн дураараа айрам дэлсийг хүсэлт гаргасан боловч сүрийн хүчний улмаас тэмцээгүй. Гисэн хэдий ч тэр сайн дурын байгууллагад нийлсэж Германы дайны мэдээлэл бэлтгэгч сурвалжлагчаар ажиллаж уг дайныг мөн л нүдээр үзэж биеэр тулсан. Харамсалтай нь энэ үед түүний эхнэр Айлийн хагалгааны мдээгүй зүйлэлтийн улмаас цаг бусаар нас барсан юм. Тэрээр сүрийн өвчтөй багтаа амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлхийд даяар алдаршуулсан 2 номоо бичсэн нь Амтны ферм, түүний дараах 1984 хэмээх улс төрийн дистоп роман нь тус хэвлэгдэн гарчээ. Номоо бичих гээд суухдаа тэрээр өөртөө урлагийн бүтээлэл түүрэх юм шүү гэж хэлдэггүй. Харин ч илчлэх худал хуурмаг болоод бусдад сониртуулах баримт гэдэг үүднээс бичих юм шүү гэж хэлдэг. Одоо түүний бичсэн ном зохиолуудтай танилцъя. 1934 онд Мягмарын өдрүүд. Дараа жил нь Санвартны охин Хунчир цэцгийг хадгалах уу 1936 онд гаргасан. Тэгээ мэдээж Амтны ферм хамгийн алдартай зохиол болох 1984. Харин миний өнөөдөр ярих зохиол нь бол Амтны ферм хэмээх улс төрийн ёгтлсон ном байгаа. Энийг та бүхэнд ярив. Наашаа сууцгаагаарай. Амтны фермд өвгөн хуршууж хэмээх бодон гахаа байдаг байл. Тэрбээр бусад амьтны хааж хайр итгэл сэтгэлийг хүлээсэн болохоор нэгэн сайхан зүүдлээ. Бүгдээр нь чинь би тэрийг ярьж өгье гэм бүх фермийн амьтдыг дуудлаа. Бүх фермийн амьтад жирч тэрээр үгээ инхүү ярьлаа. Би их юм бодож тунгааж бясалгалаа. Одоо та нарт өөрийнхөө үзэл бодол сурсан мэдсэн бүх юмаа ярьж өгөх хэрэгтэй гэж би бодож байна. Бидний хамгийн том дайсан бол хүн. Бид нэр хүний төлөө маш их хичээж хөдөлмөрсний дараа хариугүй нэг жоохон хоол аваад үл залган арай хийж амьдэрдэг. Хэдүүлээ эрх чөлөөтэй амьдрмаар байна. Тийм болохоор хүний эсрэг тэмцэл хийе. Тэр нь магадгүй маргааш ч байж болно, дараа жил ч байж болно, 100 жилийн дараа ч байж болно. Гол нь та нарын итгэл сэтгэл чинь бууж өгч болохгүй гэж бүх амьтад хэлэн дараа нь хүн бол бидний дайсан. Харин хүнд ч тижээгддэггүй, тижээвэр амьтан биш зэрлэг, туулай, чон тэд нар бидний найзууд дайсан уу гэдэгтэр санал асуулга явцгаая гэж бүгдээрээ найз гэдэгт нь саналаа өгцгөлөө. За ийхүү энэ асуудал шийдэгдэж тэрбээр яг ямар зүйл зүүдснээ хэлэхэд тэр зүүд нь би нэгэн сайхан дуу дуулах гэд дууг нь үгийг мэддэггүй байл. Харин миний тэр зүүд нь тэр дуу бүтэн орж ирлээ. Та нарт би тэрийг дуулж үзүүлье. Тэрбээр ч дуулж гарч бүх амьтад даган дуулж сэтгэл нь хөөрөн бөөндөө чангаар дуусна. Гэтэл фермд нь үнэг ороод ирсэн байна гэж бодон бууга барин тасхийн шүүрэн буутахад бүх амьтад тарж бутран ферм хормын дотор амир чимээгүй болж хурал тарлаа.
өвгөн хушууч хэмээх бодонгохаа 3 хоногийн дараа нас барж түүнийг Пермийн цэцэрлэгийн нэгэн буланд нутаглуулжээ. Үүнээс хойш тэр бослогын арчилд маш их эрчимтэй нууцаар ажиллаж байлаа. Адуунууд хүртэл араас нь ороолгож исэн эзэн рүүгээ дайрахад эзнүүд нь гайхаж зочирдон орхин явлаа. Юу болоод байгаагч Перми эзэн цонхоороо харчаад явхан тэрэ. Амьтад энэ ялалтандаа бүр итгэсэнгүү. Маш их гайхан бөөндөө баярлан хөөрцөлж гүүж харин удаж баяраа тэмдэглэцгэнэ. Тэднэр ийхүү хоорондоо 7 дүрм гарган энэ 7 дүрмийг хідүүлээ сахин биелүүлнэ. Харин энэ хүний гэрт хідүүлээ амьдрахгүй гэж бөөндөө санал нийлэн хүний гэр рүү орж үзснээ бүгдээрээ имэн буцан гарцгаана. Одоо хідүүлэнд хамгийн чухал байгаа зүйл нь энэ нугал чухал байна. Энэ хүнээс төрүүлээд энэ нугыг эзлэн авцгаая гэдэг. Тэр 7 дүрмийг нь одоо та нарт харуулъя. Энэхүү дүрмийг гахаанууд Пермийн хан дээр бичжээ. Эзний хүүхдүүд нь хайсан дэвтэр номыг нь харж уншиж гахаан нар бас бичиж сурсан ажээ. Өөрсдийн гэсэн логотой, зурагтай, мөртэй, дүрмтэй маш хөөрхөн дүрм гаргасан байлаа. Тэд нэр гахаануудын оюун ухаан, морь буххийн хүч бяраар цаашаа үргэлжлүүлэн явсаар л байлаа. Гэхдээ тэднэрт мэдээж тулгарч байгаа асуудлууд зөндөө л байсан. Жишээ нь хүний хэрэгэлдэг хэрэгслийг амьтад яаж хэрэглэж чадах вүлээ? Маш их зүтгүүл гарч исэн чаргалж болоо л яваад байсан. Гахаан нарч дүрм журм гарган тэднийг захирдаг болсон бөгөөд морь олж ажлын төлөөлөлт төрсэн амьтан гэдэг шиг шаргуу хичээж хөдөлмөрлөж бүр заримдаа 3 морийн хийх ажлыг нэг морь ганцаараа хийдэг байсан. Ингэн тэгсгээр л бүгдээрээ хөөрхөн бичиг үсэгч сурдаг болсон. Түн удалгүй амтны Пермийн эзэн Джонс гэдэг нөхөр гартаа буу барьцсан маш олон хүнтэй хүчээ нэмээд Перм рүүгээ ирж явна гэдгийг сонсгон тэрэ. Амтд тэднийг ирнэ гэдгийг мэдчихсэн болохоор маш их бэлтгэлтэй байлаа. Хүмүүс ч орж ирлээ. Галуу шувуунууд ч дээгүүрнээс ч сангасаа унгаан дээрээс нь баацгааж чадхаараа хөлийг нь тоншиж дараа нь хонь гарч ирж бүгдийг мөргөн тангарна. Хамгийн сүүлд нь морь гарч ирж нэг хүний нүүрэн дундуур нь тас хийтэл нүшиглөөд унгаахан тэрэ. Үүнийг хараад хүмүүс айж балмагдан хар хурдаараа Пермээс зугтцгаана. Харин морь би хүн алчлаа штэ гэж ихэцэлтгэлээр унгаана. Гэтэл гахаа хамгийн сайн хүн бол үхсэн хүн, дайн бол тулаан. Энд бид нар яллаа. Та нар бити үйлж унжаатай гэд хэлхэн тэрэ. Тэд нэр ингэтэл нөгөө нэг хүн түр зур ухаан алдсан байсныг мэднэ. Нөгөө хүн бушуухан шиг яваад өгсөн байлаа. Тэд нэр ч баяраа тэмдэглэн бид хүмүүсийг яллаа шүү дээ, дийллээ гин. Бүр энийг үхрийн сарвчны дэрэгдэх тулаан гэж нэрлээд жил болгон 10 дугаар сарны 20-нд тэмдэглэж байхаар тогтсон байдаг. Бас болоогүй амьтдын гавьяаны 1-р одон гэдэг тийм шагналтай. Тэрийг нь боксер гэд нөгөө нэг мордоо өгцөн. Бас засан бөмбөг гэд амьтанд өгцөн байсан. Засан бөмбөг Пермийн амьтдыг хідүүлээ салхин дээрэм хийя гэж ятгана. Тэгвэл хідүүлээ 7 хоногийн 7 өдрийн махарж ажиллахгүй. Хідүүлээ 3 өдөр ажиллаад өөрсдөө амарна. Бас өөрсдийн гэсэн халуун устай болно, байнтай болно гэж хэлдэг. Харин Наполеон түүнийг эсэргүүц үгүй. Хідүүлээ ажиллаа хийцгээе. Салхин дээрэм хийгээл хідүүлээ хоол ундгүй болно штэ. Одоо хоол ундаа яа өдөр болгоо ажиллая гин. Гэтэл засан бөмбөг үгүй гэж босч ирэхэд нөгөөх нь нохооноороо хамгааруулна. Өөдөөс нь шүдээ яр залгсан 9 нохоо дайрхан тэрэ. Засан бөмбөгч айж зүхтэн хурлаас хөөгдөн бүр Пермээс ч хөөгдлөө. Хүмүүс амьтад бүгдээрээ санаа алдан засан бөмбөгийг санагалцсан. Харин Наполеон бүгднгийнх нь тархийг нь нугаан нохоодуудаараа айлхан би өдөрлөгчнаа гэж хэлдэг. Тийхүү тэрээр ажлыг хийлгэж байгаа заз хідүүлээ салхин тэрэн барь. Гэхдээ энийг 2 жилийн хугацаанд барина гэж хүмүүстэй хэлээд амьтдаа хэлээд амьтд нь түүний үгийг дагдаг. Түүний үгөөс нь сүрээд юм хэлье гэхээр нохоонууд нь хамгаалаад дайраад байдаг болохоор айгаад хинч юу ч дуурдаггүй. Тэгээ Перм нь өөр ингэсэн зэрэглэлтэй болцсон. Зиндаагаараа болцсон. Одоо хамгийн дээдлэл нь гахаанууд, тэгээ доошогоо ингээд нохоонууд, хоньнууд, дахианууд гэдэг ингээд хоорондоо хуваагдаад ингээд фракц үүсээд дээдлийн засаг, доотлын төвшин гэдээ хуваагдаад юм кастинг системтэй болцсон. Жилийн турш амьтд яг л боол шиг хөдөлмөрлөв.
Морь нөгөө л хичээнгүүгээрээ хичээж хөдөлмөрлж, бусдаасаа төрүүлж босч, бусдаасаа хамгийн сүүлд нь ажилласаа буудаг, хамгийн бага унтаж, хамгийн их ажил хийдэг юм байлаа. Харин нөгөө Наполеон хэмээх гахаа тэр дундаа өөрөө дүрмээ зөрчин хүний орон дотор унтдаг боллоо. Нөгөө хүн амьтад чинь "Гөө эн чи юу олж байна? Энэ дүрм дээр хэдүүлээ хүний орон дээр унтахгүй гэж яриа бистэй" гэдэг. Гэтэл тэр бид нар шиг ийм хүнд хүчээр тарих толгойн ажил хийж байгаа хүмүүс бол энийг хийх нь зүүн хэрэгээ. Ор гэдэг чи юу юм бэ? Зүгээр л хөвтдөг хөвтөр штэ гэж бусдынхаа тарихыг муухруулна. Тэрбээр салхин термэ барьсаар л гэтэл салхин терм нэг л өдөр нураад унхан тэрэ. Тэрбээр манайхаа энийг хэн хийсэн гэдгийг би олчлоо. Нөгөө засан бөмбөг чи хийцсэн юм байна. Засан бөмбөгийг олж авчирсан хүнд нь шагналтай. Амьдаар нь авчирж өгвөл бүр шагналтай. Бүгдээрээ тэрийг барьж авцгаая гэж нөгөө амьтад нь нуурлан засан бөмбөгийг яаж барьж авах уу, яаж алах уу гэж боддог боллоо. Наполеон Пермийг оронгоор нь эргүүлж дүрмийг тэр чигт нь сольсон. Түүний эсрэг тэмцсэн, үг хэлж сүрсэн амьтдуудыг бүгдийг нь хоогоороо бариулж ноцуулж алсан. Одоо байгаа амьтны Перм битүү аллах таллахын газар болсон байлаа. Түүний эсрэг үг хэлэх амьтан үлдсэнгүй, түүний дүрмийг зөрчих амьтан үлдсэнгүй. Бүгд түүний төлөвлөгөөний дагуу явж байна. Тэрээр бүр хүнтэй хамтарч ажиллахаар болцдог. Хажуу талын Пермийн эзэн Претрик гэдэг хүнд гуайлангаа зарна гэдэг. Бусад амьтч мэл гахад сэлхөрч хүнтэй 8 хийж болохгүй штий. Гэсэн ч тэрэнд хамаагүй. Тэр заран мөнгөө тавтын дэвсгэрээр бэлнээр нь авахд тэр мөнгө нь хуурамч байж таардаг. Наполеон машид их уурлан яг одоо дайнд бэлтэг нөгөөдүүл чинь бид рүү дайрах гэж чинь биднийг хуурсан байна. Яг одоо Претрикийг ал гэж тушаана. Тэр оройдоо ч гэсэн Претрик дайтахаар хүрээд ирхэн тэрэ. Гар буутай 10-20 хүн бөөндөө ирхэн тэр. Буундуу сонсмогцоол амьтад бүгдээрээ тасхийн үргэлээ. Бүгдээрээ ч баригдан Перм эзлэгдэхэд тэд нэр салхин термийг нь нурааж дэлбэлв. Өөрсдийг нь бүтэн 2 жил хийж барьж бүтээж болгосон салхин термийг нурсан амьтад уурлан босож нөгөөдлүүлэгдэх чинь аимшигтай ноцсон дайрж гимтээж гарлаа. Хүмүүс ч айц зүхтаан шархтан тэр чигээрээ явлаа. Ийхүү энэ дайнд амьтны Пермийн яллаа. Гэхдээ маш их гар цохиролтойгоор өчнөө амьтан үхэж үргэж бүгдээрээ бэртэж гимтлээ. Наполеон ч гэсэн сүүл рүүгээ буудулсан байлаа. Улмаар Наполеон хаан байдгаараа хаан байж дүрмийг ч өөрчилж нөгөө 7 дүрмийг чинь будгаар будангуудаа арилгаад өөрөө шин дүрм бичиж гаргаж ирдэг боллоо. Арх дар суух хүмүүсийг амьтдыг нь цаазаар аавна гэж бичээд өөрөө арх дар суугаал яваад идэг байлаа. Харин ажлын төлөө мал мэд зүтгэдэг байсан морь маань бэртцсэн байлаа. Тэрбээр энэ жил 11 нас хүрч байгаагаа мэдэж түүний хөл гар нь өмнөшгөө байха болсон гэдгийг ухаарлаа. Дахиж шинээр салхин терм барина гэвэл тэр өөрийгөө барьж чадахгүй гэдгийг мэдж байлаа. Бүр агваа их үдирдэгч мундаг Наполеон хаантан минь эзэнтэн минь гэж тэр өөрийгөө дуудулдаг болсон. Өөрт нь зориулсан дуу хүртэл байдаг байна. Тэр дууг нь бүгдээрээ дуулж амьтны Пермийн сүлд дуу болсон. Өөрийнхөө зургийг лого болгож тавьж доор нь дүрм бичиж үнэхээр л хаан болцсон байсан. Наполеон ч бид нар бүгдээрээ бүгд найрамдах зөвлөд холбоот улс болно. Хэдүүлээ ерөнхийлөгчөө сонгоно гэж ганцаархнаа нэр дэвшин үнэмлэхүй ялтаар ерөнхийлөгч болвоо. Тэгээд ч зогсохгүй тэр байшинд амьдардаг. Байшиндаа хүмүүсээ ингээд бүгдийг дуудаж авчираад тойруулаад ингээд цэрэг шиг жигсаал хийж дуулуулдаг. Наполеон эзэн манд тугаа гэж дуулдаг. Тэгээ бүгдээрээ ингээд орилж шашгараал ингээд эзнээ магтан дуулж байгаа нэг бодлыг сайхан санагддаг байсан тэднэрт. Удаанч тэр салхины термээ ахин барьж байгаа нь маш хэцүү байсан. Бүр улам л хоолыг хасаад идэг. Харин гахаанууд нохоонуудд хоол нь хിവэрэ байгаад идэг. Гахаанууд нохоонууд таргалал бусд нь тураал байсан. Тэгэл ажлын төлөө маш их зүтгэдэг морь ганцаараа зүтгэсээр л 12 нас хүрэхээрээ тэтгэврт гарна гэдэг. 11 настай сүүлийн 1 жилдээ би шаргуу ажиллана гэж өөрийгөө хүчилж явдаг байлаа л.
Улмаар тэр шүн чунтахгүй зүтгсээр ганцаараа нэг удаа чулуу зөөж явж байгаа. Тэрэндээ дийлдээд унаад бэртээд хөвтчихэн тэрэ. Хүмүүс хүүе яаж ийна юу болж ийна гэвэл гүйж утгад амнаас нь цус гарцсан нөгөө мөрчин байж байсан. Мөрч нэг юм хөвтөнд би утгагүй одоо ингээд итгүүртэй гарлаа. Тэгэхээр би нүдэл чадаагүй өсгнүүдээ сурандаа гэдэг байсан. Бүгдээрээ уншиж бичиж сурцсан байгаа ч гэсэн морь маань А, Б, В, Г, Д гэж цаашаага хэлж чаддаггүй байсан. Үлдсэн 22 үсгүүдээ би цээжлэндээ сүүлийн 3 жилдээ гэж бодож тэтгүүрт гарахыг дисэн ядан хүлээдэг байл. Надгүйгээр та нар үргэлжлүүлдээ. Дахиад 1 сар байсан бол би бүх чулуунуудыг түүж хураач чадах л байсан. Би гэхдээ овоо ихийг хураасаа гэж бусдаа хэлнэ. Түүнийг имлэгт аваач өгнө гэж Наполеон хэлэхэд бүгдээрээ заа гэж химэн морийг тэргэнд суулгалаа. Гэтэл илжиг тэргэн дээр бичсэн байгаа бичгийг хараад тэнэг наад чин мал ядалгааны газар гэж штэ. Морийг бүгд махын огтлоод нохоо хоол хийх гээд штэ тэнэгүүдээ гэж хэлэхэд амьтад бүгдээрээ гайхан араас нь хөөлөө. Хөөе боксер наанаасаа буугаараа гэдэг морийн боксер гэдэг. Тэгээ тэрэгч цаашаага бүр хурдаа авцсан болохоор пүн гэж яваад өгсөн. Удалгүй 3 хоногийн дараа биеийн дийлдэхүү боксер нас барсан гэдгийг бүгд мэддэг. Тинхүү тэрээр бүгдээрээ гигэн дурсгалтанд зориулж хамтдаа гүн имэн илэрхийлж сууцгаадаг. Мөн боксерын байн хилдэг байсан 2хан үрээ үгийг бүгдээрээ хилж сургамжлъя гэж хэлдэг. Боксерын хэлэх дуртай байсан би улам шаргуу ажиллана. Үргэлж нөхөр Наполеоны зүг гэсэн 2 үрээг бүгдээрээ дааж мөрддөг байлаа. Энэ явдлаас хойш ихэнх нь үхэж үрэгдээд шинээр амьтад зөндөө ирсэн байлаа. Хуучин өнгөрсөн маларсанд юу болсон гэж цөөхөн хитгэн амьт мэдчихсэн. Ганцхан ухаалаг хөгшин Бенжамин илжигэл урт амьдралынхаа хорон бүрийг нэггүй санахын үндсэн дээр амьдрал сайжирдаггүй. Бас мууддагчгүй. Өлсгөлөн хүнд хүчээр ажил урам хугарч итгэл найдвар алдрах гэх мэт нь хизээч өөрчилж өгөөсгөж болдоггүй амьдралын хууль хэмээн үзнэ. Нэгэн гахаа хонин сүргийг бүгдийн наван пермэс гадагшаа гархан шимт хижээл ихтэй өвстэй газар 7 хон болдог. Гэхдээ тэдэнд тусгай бүжиг дуу зааж байгаа гэж хэлээлэдэг. Төд удалгүй 7 хоногийн дараа хонинууд ч орж ирлээ. Гахаанууд ч бүгдээрээ цугларлаа. Хамгийн гайхалтай сонин зүйл болох нь тэрэ. Гахаанууд 2 хөл дөрөө явдаг болчлоо. Бүр болоогүй перми эзэн байсан хүнийхээ хувцас костюмыг өмссөн гараад ирэх юм тэрэ. Юу болж байгааг мэдэхгүй хүмүүс амтд машид гайхан 2 хөлтнүүд дайсан 4 хөлтнүүд найз гэж хэлхийн завдалгүй хонинууд тушаал авсан мэт нэгэн зэрэг дуугаар 4 хөлтнүүд сайн 2 хөлтнүүд бүрч сайн гэж майлж эхлэв. Энийний дараа тэд нэр эсэргүүцэх гэхээр шал утгагүй болоод явчлаа. Илжиг гайхсан янзтай байхад илжгийг нэг амтэн чирэн нөгөө нэг пермийн хан тавиачин чи энийг хардаа нөгөө 7 дүрмчин байна уу гэдэг. Илжиг харснаа анх удаа дүрмээ зөрчин хан дээр юу бичээстэй байгааг уншиж өглөө. 7 дүрмийг арилгацсан. Харин бүх амьтан тэгш ирэхтэй. Гэхдээ зарим амьтан бусдаас илүү тэгш ирэхтэй гэж бичсэн байлаа. Удалгүй пермд нь хүмүүс ирлээ. Хүмүүс ирж зочилж гайхаж салхин термийг нь магтан та нар ч өстой онцгой амьтны ферм байна да гэдэг. Мөн удалгүй тэр нөхөрлийн гэрээ байгуулан гахаа хүн 2 хоорондоо ярин хилцэж бөөндөө баяраа тэмдэглэн хүзрэн тоглож байлаа. Амьтад ч тэднээс холдов. Гэтэл төд удалгүй байшингаас хэрүүл гарах нь тэрэ. Юу болоо гэж хартал хүн гахаа 2 нэг адилхан гил гаргацсан болохоор тэр хүзэр дээр би ялсан чи ялсан гэж хоорондоо хэрэлдэж ива. Амьтад ч хүнээс хүн рүү гахаанаас гахаа руу нэгнийх нь царайг харж хин нь хинбэ гэдгийг ялгахаасаа нэгэнт өнгөрсөн байлаа. Энэхүү зохиол маань энэ хүрээ дуусч байгаамаа. Атлантик сар дутмын сэтгүүл дээр шилшиг тунгалаг атлаа машид хурц давхар утга санаа агуулan Джонатан Свифт шиг эрс шулуухан дүрсэлжээ гэж энийг хэлдэг. Би энэ номыг уншиж дуусгасан сэтгэлдээ хэлье.
Энэ нь бол нэг жижигхэн нэг 150 эдгээр л хуудастай ном. Би нэг өдрийн дотор л уншаад дуусгацсан. Надад тэр Наполеон ялаад үлдэж байгаа засан бөмбөлөг яваад хаана байгааг нь мэддэхгүй. Би засан бөмбөлөгийн тухай би мэдхийг айгүй хүссэн. Тэр хаана юу хийж явж байгаа бол амьд болов те фермер үзэгдэж харагдаадсэн яг яах ч гэсэн бол гэдгийг сонирхолтой санагдсан. Тэгээд Бенжамин гээд дийлжиг тэгээд тэр боксер гээд морь хоёр л надад хамгийн онцгой гоё дүр шиг санагдсан. Яг ийм хүмүүсийг дүрслээд харуулсан байна л да амтнаар зүйлбүүд. Гахаанар нь одоо тий том дарга захирал. Хоньнууд нь болохоор нэг даган баясдаг одоо шарыг харж чарвж улааныг харж урвдаг өөрсдийн гэсэн үзэл бодлого донгоддог хүмүүс шиг. Харин илжиг бол өөрийн гэсэн бодолтой, сүртэй, хинийхэн ч талд ордгоо үзэл бодолтой үнэнч бие даасан тийм хүн шиг санагдсан. Дахианууд бол хамгийн их хохирж байгаа энд байгаа хүүхдүүд шиг надад санагдсан. Харин морь бол үнэхээр ажлын төлөө төрсэн хүмүүс гэж байдаг шиг. Нэг хүний төлөө ажиллаж махарсаар агаал нүд анж байгаа хүн шиг санагдсан. Харин та яг аль нь вэ?